Сайн байна уу? Сайн уу, сайн. Сайн байна уу? Зочим маань дэндээс гарч ирнэ. Вау! Сайн уу? Сайн ток шоу. 2012 оны 10 дугаар сарын 12 ингээд сараагчийн гар хэсэгтээ энэ DVD-г танд зөвлөж байна. Хүн болгон биеиндээ дэм болгож ингэж л байхгүй. Монголд ямар азар төрөөвэ гэж ингэж бодож явдаг хүн шүү дээ. Ингээд сууж яадаг хөгжмийн зохиолч Монголд л байна. Тийм учраас та бүхэнд их баярлалаа. Өнөөдөр харин ташрамд хийчихье. Хүс мэмдэ. Чиний нөгөө 13 михний чинь нэг нь энэ үү? Ямар хөргий. Өөрөө аяглаж чадахгүй шүү дээ. Тэг яах вэ? Ичээтэйгэн байвал баян байдгаа гэдэг сайхан шүлэг байдаг шүү дээ. Ээжтэйгээ одоо нэг яриачжээ гэдэг ийм хүсэл тавьсан учраас үүн залгаж байна. Тийм байна. Маш нууц ажиллагаа явагдсан байна шүү дээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс явдгаа гэж ярьдаг шүү. Ямар нэгэн тайлбар юу аах вэ? Мэдлэг үүсдэгэ туршуулж явна л гэсэн. Ирак руу Жижигддэг албан тушаал юм байна гэж. Тэгэхээр энэ дицэд гэдэг албан тушаал их марзан албан тушаал гэдэг юм аа. Тэгвэл энэ юу н байх хэрэгтэй албан тушаал мөн үү? Хэлсэн үг нь тэр хүнийг нэг тамгалаа явцдаг. Зарчимчин хэвээрээ юу? Намайг хэн нэгэнтэй хэрэлж байгааг бол хараагүй байх. Хэрвээ мэдхгүйгээр энийг бичиж байгаа бол тодруулаарай. Зөв гэж бодож хийж байгаа зүйлийг буруугаар ойлгохгүй гарна. Бичигдээгүй амьдралын хувьд тэрийг л ер нь би бол хүн барьж явах ёстой л гэж боддог. Улаанбаатарын агаар гэдэг шөөнийг тийм яг агаартай болсон үед нь гоё дуулна гэж би үнэхээр бодож байна. Ер нь та хэн нэгнээс зөвлөгөө авдаг уу? хизээч бөөрөнхий байгаагүй. За, баярлалаа. Та үнэхээр зөрүүд юм бэ. Манай зүрхний мессеж гэдгийг бүү март. Би бол харин таанаас асуумаар. Миний мөрөөдөл бол хүн шиг эмнэлэг үлдээч хийсэн гэж байна. Хэтрэлгүйгээр айгүй гоё чөлөөтэй хамаагүй ерөөсө бодож байгаагүй юмнууд гаргаж асуугаад ярьсан их баярлалаа. Зогтуу юм уу да? Хөлөө ганц царайлчаад. Үнэхээр царайлаг байж үгүй юу хамтдаа мэдэх үү? Тийм яхад ингэж юм. Хорвоогийн чам. За хийг орчихлоо. Дараагч баярлалаа. Ямар сүрприз юм бэ? Одоо л хүүтэйгэл тэгж бодож явах явцдал дүүжүү гэж орж ирсэн дээ. Тэгэхээр миний бол хамгийн их сайхан чиг баримжаа маань миний ээж. Өнөгтэй сэтгэлийг аргадж хайрлаарай. Боломжтойнуудыг арчиж хайрлаарай. Их тогтолж байна. Би хүүхд гаргаж чадахгүй бол яана гэж хайжсэн. Дурлаад хэмжээсэн бол бас ээжигээ бас уучлаарай нөхөө. Чамтайгаа учрахгүйгээр би чихээ хайрч мэдрэхгүй. Тэнгэрт мэлтих алтан урсгалт нарыг үйл халахлахад тэргүүн гудайсан цэцгсийг би өрөвдөн. Намрын тэнгэрийг ганцгалсаар 42 нас минь ирэхэд надаас явсан бүхэн хаалга тавших шиг санагдана. Зүрх сэтгэл нэм хөгтэй хүмүүс байдаг. Одоо хөг эмчин сэтгэлээсээ баяртай, баясгалантай, нулимстай, инээдтэй ингэж хөсөлдөгтөн баяр хүргье. Үзэгч та бүхнийхээ энэ үеийн амар амгалан айлтгыг сайн нэвтрүүлэгт тавтай морилно. За нэм гараг бүр таны гэрийн хамар чин зочиор сонирхолтой ярьцлага өрнүүлэхийг хичээдэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт өргөдөө ирсэн эрхэм хүндтэй зочноо танилцуулъя. Монгол улсын гаяа жүжигчин, ая зохиогч, дуучин Чимэд Доржийн амар жаргал өргөдөө ирсэн байна. Сайн байна уу? За сайхан үйлчж гэнэ үү та?
Сайн байна уу? Үзэгчдээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Олон сайхан нэвтрүүлэгт орсон ч гэсэн сайнагийнхаа нэвтрүүлгийг байнга үзэж сэтгэл догтлол, сэтгэл өмөрт суудаг. Тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлгийн хоймор сууж байгаадаа маш их баяртай. Тэгээд нэвтрүүлэгт орох урилгыг хүлээж авах яг гэртээ байсан. Гэхдээ утсаараа маш олон ажлыг амжуулаад тоглолтынхаа бэлтгэлийг хангаж байгаа учраас маш их завгүй утсаар ярьдаг л ажилтаа суужсан гэнт ингээд ярьсан маш их баярлалаа. За мэдээж хамгийн сүүлийн сонь сайхан гэвэл яа харахгүй ханийн төвшиг тоглолтынх нь одоо бэлтгэл ажил байгаа хаа. Тэгээд за амар жаргал гэж энэ уран бүтээлч хүний алтан тайзнаа гарснаас хойш ер нь хэр хугацаа өнгөрч байна? За 1987 оноос эхлэлтэй гэж ярина. Тэгэхээр 87 оноос анхны хүүхд байхасаа анхны уран бүтээлүүд анхны тайз хүүхд настай холбоотой. Тэгээд одоо бараг 40 он бол 40 жил болох юм шүү дээ таны. Болж байна. Тэгээд 1993 оноос би даасан уран бүтээлд орсон. За үүнээс хойш ханийн төшиг тоглолт бол 13 дахь удаагийн би даасан тоглолт. Тэгээд миний тоглолтын онцлог болохоор өөрийнхөө зохиосон дуунуудаас тоглолтоо бүрдүүлдэг. Өөрөө болон бусад уран бүтээлчд миний дуунуудыг дуулдаг юм онцлогтой. Тэгээд энэ удаагийн ханийн төшиг тоглолт бол одоо олон жил жаргал зовлон маань хамтдаа туулж нэгэн бий болж яваа. Хандаа талархсан. За хандаа болон миний хан шиг олон сайхан хүмүүс бид нар шиг хүмүүсийг хайрлаж халамжилж яваалахаар тэр хүмүүст талархсан нийгэм тэр хүмүүсийг бас сайн сайхнаар харуулах юмсан гэж зорьсон ийм мессеж чигж байгаа тоглолт байгаа. Таны хувьд уран бүтээлчийн хувьар за мөн дээрээс нь мэдээж их том бүлгийг төлөөлж байгаа хүний хувьд тантай бол олон сэтгүүлчид ярилцлага хийсэн байдаг бах. Тэгээд тэр бүхэнд л та өөрийнхөө амьдрал түүхийг хуваалцсан байдаг бах. За миний хувьд тантай анх удаа ярилцлага хийж байгаа учраас мөн дээрээс нь сайн нэвтрүүлэг маань оролцож байгаа зочныхоо бас хүн түүхийг өгүүлдэг учраас бүх зөвлөгийг эхнээс нь ярих нь зүйтэй болов гэж бодож байна. За таны хувьд нутаг ус хаана уу, ижээ аваа бас танилцуулаад яриагаа эхлэе. За би өөрөө Налах хад төрсөн. За аа маань Уус аймаг, ээж маань Зохон аймгаас ирсэн. Насаараа жолооч байсан. Тэгээд улсын байгууллагт олон жил ажиллаж исэн. 14-р бааз тэгээд бас Налахын уурхад автобус барьдаг байлаа. Ээж маань болохоор худалдааны салбарт маш олон жил ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Тэгээд Нэгтлэн бодогч мэргэжилтэй. Ийм хоёр хүн байгаа. Тэгээ багтаа эмээ дээрээ өссөн. Тэгээд эмээ маань л бас хүн болох энэ суурийг маш сайн тавьж өгсөн дөө. За бага ахта дуу их сонсдог байсан. Тэгээд утсан хөгжим оролдож эхлэгээ сонирхоод бүр багтаахта бараг утсан хөгжмөөс айдаг байсан гэсэн. Араад утсан хөгжим гинт ингээд чачааж мачааж хүмүүс бас тиймэрхүүс айдаг байсан бол эргээд тэр хөгжмөндөө дурлаж эхэлсэн. Тэгээд аа маань миний энэ авьяасыг илүү мэдэрсэн. За энэ хөгжмөр нь хөгжмөл тоглож чадах юм шиг нэг хөгжим авч өгье гэдэг ээжтэй зөвлөд анх мандалин баллак авч өгсөн. Тэгээд эхлээд мандалин баллак тоглож сурж байгаа. Дараа нь гитар хөгжим сонирхоод тэгээд 7 дугаар ангиас гитар хөгжим найзуудтайгаа тоглож эхэлсэн. За тэгээд 7-8 дугаар ангидаас цахилгаан хөгжмийн хамтлаг сургуульд байхдаа найзуудтайгаа байгуулад тэгээд соёл гитар тоглосон. Дандаа л утсан хөгжмөр явсан да. Тэгээ хүүхд байхдаа их олон юм сонирхдаг байсан учраас шанц, хуучир, ятга, баян, гармон, аккордеон бүгдийг анхны сатны мэдлэг авсан. Багасаа л тийм сонсголоо хөгжүүлж эхэлчихсэн. Тэгээ уг гол хөдөлмөрсний үр дүнд тэгээд энэ сайхан өндөрлөг төрсөн дээ. Мэдээж утсан хөгжмийн одоо тэр олон төрлийн хөгжмөдөр ингээд барилтууд бол бүгд л өөр өөр байгаа шүү дээ. Тэр гарыг зөв барих техник те тэрийг ер нь хэн зааж ив танд? Ер нь сонсголоороо тийм хуучир шанц бол жоохон хэцүү лаадаг учраас ятга бол бас учиртай
ингээд гарын тавилтаа зөв тавьчвал тэгээд латгүй гэж юм уу жоохон хэцүү байсан. Гитар, мандолин, баллак бүгдээр латтай учраас бас эвтэйхэн. Тэгээд хурууны дугаараа нөгөө нэг нот хүнээр залгаж сураагүй учраас хурууны дугаараа эхлээд ганцхан хуруугаараа мандолины бүх аяа тоглож илаа. Тэгээд хуруунуудаа нэг нэгээр нэмжсэн. Дараа нь 4 хуруугаараа ер нь мандолиныг ховор тоглож байгаа том болсон. Ер нь нотыг бол мэдээж ингээд заалгаад сурна. Та бол одоо мэдрэмжээрээ сурсан биз дээ. Тэгэхээр одоо тэр гараар барьж байгаа нотны баримжаа хэсгээ одоо нөгөө до ре ми фа сол ля си до гэд нэрлээд ингээд ядгүй. Ер нь арга барил нь ямар байдаг? Нэгдүгээр ангиас эхлээд бид нэр барайл хэсэг гэж тусгай цэгэн бичиг гэдэг. Бичгээр зориулагдсан барайл нот гэж байгаа. Тэгээд 7 дугаар ангидаа бас дуугчийн багш маань хараагүй нэргүү гэж багш. Бид нарт хичээл задаг байсан. Багш маань багшийн сургууль төгссөн. Тэгээд нота бүгдийг мэддэг. Тэгээд бид нарт барайл нот зааж өгсөн. Тэгээд яг нөгөө цэгээр бичдэг учраас тэрийг төдийлөн тийм тултал нь ашиглаж чаддаггүй. Ямар ч байсан 7 ноотоо диктанта бичих хэмжээний л болж үлдсэн. Дараа нь соёлорлогийн их сургуульд ороод бас нөгөө галхуу багш дээр хичээж ирсэн. Тэгээ онлын хичээлийг бас нот шаардлагатай болсон. Тэгээд барайлахаа бичгээр хичээл найзууд маань, дуучид маань хажуугаас хамгийн сайн диктат бичдэг хүнээ хажуудаас суулгаж байгаа л өөрөө жоохон удаан цэгээр бичих учраас хэлүүлээд бичдэг гэсэн. Жоохон хүндрэлтэй бичгээ тэмтэрч уншиж агаад хөгжмөө тоглоно. Тий. Тэгтэл бид нарт бас хэрэг болж байгаа болохоор ашигладаг. Хичээлээ хийхэд заавал гэрэл шаардлагагүй учраас нөгөө цэгийн бичгээ орон дотор ороод чамаагүй тэмдрээд уншаад аль алийг амжилтдаг тийм сурагч байлаа. Тэгээд сонирхолтой болохоор тэгээд би жоохон багадаа жоохон шартаа хөвгтэйсэн. Тэгээд нэг аяа тоглоод алдаалах юм бол тэрийг тоглож сурсан ханаад босно. Босод хөвгтөд хөгжмөө орхиол хоолндоо орно жоохон гарч орно би бүр сууж л байдаг тийм хөвгтэйсэн. Тэгээд их шартаа байсан чанар маань бас амжилт болдгийм билээ. Тэгээд шартаа гэдэг чинь тэр үедээ жоохон мөнөртэйсэн болооч тэгээд үр дүн санхэр. За хөгжмийн зэмсэг сурчлаа. Энэ хөгжмийн зэмсэг, энэ аялгау дуу хөгжим гэдэгт үнэхээр дурлжлаа. Өөрөө яг энэ аялгауг бүтээ зохиож болох юм байна гэдгийг хэдийн үеэс одоо яг оролдож эхлэв. Бас л хүүхэд байхдаа 1987 онд харахын хүслэн гэж байгаа гитар барьж сургууль дотор багтаал зохиож илаа. Одоо бодоход их том хөвгтэй. 1 2 дугаар одг нь яг хүүхдийн үг явж байгаа л тэгээд 3 дугаар одг нь бас амьдралын үг оруулаад өөрөө үгийн зохиогоод өөрөө аян зохиогоод анхны дуу гарсан. Дараа нь багштаа гэд багштаа зориулж дуу хийж илаа. Тэгээд цагаан шин хамтлаг маань анх аялгау гэд хамтлаг бид нар хүүхд тахтаа байгуулж. Тэгээд хамтлагтаа дуу зохиох, дуулуулах, дуучдаараа дуулуулах хэрэгцээ байсан учраас ай зохиогч Батгах ах маань бас хайрын сарнаа гэд дуу зохиогоод бид нараар тоглуулжсэн болохоор гоё аялгау хийвэл найзууд маань дуулах юм байна гэд. Анх учрал өгүүлэгдсэн хайр гэд дуунуудаа сургуульд 89-90 он зохиосон юм байна. Тэгээ баригаж явж байхдаас дундуур нь автобусанд олон цаг явах. Тэгээд буудалд очиод тоглолтоо хүлээх цаг гарна бас гитараа тэрвэрээ сууж идэх хөвгтэйсэн. Тэгээд тэндээс бас гоё аялгам төрж исэн. Өөрөө дуулнаа гэдэг шийдвэрээ хизээ гаргаж байна. Хүүхд тахта би зөвхөн хөгжим тоглодог байсан. Тэгээд цагаан шин хамтлагтай гитар хөгжмөө тоглож 1 жил яваад тэгээд хамтлаг маань бүгдээр тус тусайхан ажлыг хийсэн. За тэгээд 91 оноос би дааж дуулах шийдвэр гаргасан. Тэгээд өөрийнхөө зохиосон дог өөрөө л дуулах хэрэгцээ гарсан. За тэгээд 93 онд нүдний эмчилгээнд явах шаардлага гараад за би дааж дуулах ажил эрчимтэй орсон. Өөрөө зардлаа олох шаардлагатай болсон. Одоо хандын мөнгнүүдээ босгочихсон учраас яг нэг 5хан фонограмтай тэр үед фонограм хийнэ гэдэг бол бас л их нүр их хөдөлмөр байла цөөхөн хүн чидэглээ 5хан фонограмтай бус бүх тоглолтын дуунуудыг гитараа барьж дуулж агаад одоо бүтэн тоглолт дуусгаж тийм хандын мөнгөө босгож тоглолтынхаа мөнгийг тийм явах эмчилгээнийх зардлыг босгож ирсэн. Тэгэхээр тэр үеэс л илүү эрчимтэй өөртөө бас хариуцлага өрүүлж дуртай зүйлийг хийж эхэлсэн дээ. Уйлж хорвоод мэндэлсэн
ирж хоёр гიშгэлсэн би хичээж үгс шивэнсэн би харагдаж ээжигээ баярлуулсан. Монголын ард түмэн бол таныг харааны бэрхшээлтэй иргэдийн бол маш том төлөөлөл, нийгмийн дуу хоолой гэж хүндэтгдэг, хайрладаг. Тийм ч учраас таны уран бүтээлийг бас их тийм хүндэтгэж, хайрлаж, тоглолт болгох нь үргэлж одоо нэгэнсэн алгадчлалтаар дүүрэн байдаг баха. Таны хувьд ер нь чухам яагаад харааны бэрхшээлтэй болсон байдаг юм бэ гэдгийг бас зүрхэлж асууя гэж би бодож байна. За тэгэхээр би эгчдүү хоёулаа харааны бэрхшээлтэй төрөлхийн хараагүй тийм хүүхэд төрсөн. Гэхдээ бага наснда жоохон гэгээтэйсэн. За гэгээтэй байх юу надад үлдсэн бэ гэхээр олон дан өнгөнүүдийг хараад үлдсэн байна. Одоо эргээд санахад. За бас 35 өсгийг дарамлаар ингээд цагаан толгоц ингээд нэг өсгийн ард нэг зураг байсан шүү дээ. Алим те дээд нь данхны зураг тэр үед ингээд шагааж байгаа сурж исэн. Одоо нэг хазгаа мөр ямар ч байсан гарын хэсгээ зурчиж байгаа. Тэгээд ер нь төрөлхийн хараагүй төрсөн. 1993 онд соёл урлагийн сургуулийн дуулаачийн ангийн 1-р курсын оюутан 45 км-ийн марафон гүйлтэнд оролцохоор Америк нэгдсэн улсыг зоржээ. Тэрээр Америк нэгдсэн улсыг зорьсон шалтгаан нь нүдээ үзүүлж хараа орох магадлал байгаа эсхийг шалгуулах байсан юм. Төвнийг нисэхээс өмнө Женко компани удирдлага хараа ороод ирээрэй гэд 21 инчин өнгөт телевиз бэлгэлж байсан гэдэг. Гэвч тэрээр буцаж ирээд сургуульд иргэн явж чадсангүй. Өнөөх дуугаан дуулсаар. Хараа орн нүдний эдэс солигдно гэдэг чинь олон шалгаантай байдаг юм байна. Тэгээд миний тархинаас нүд рүү ирж байгаа судсан цусгүйхгүй тийм хатан гаршаад хатцсан байсан юм байлээ. Тэгээд одоо Америкт явчих юм бол хараа орчихно гэж жоохон охинж ээж гинхэн бодолтой байсан. Тэгээд би болохоор очиад нэг Америк хүний эдэс тавиулаад синхронүдтэй чамаагүй болоод ирнэ гэж төсөлж Америк явсан. Тэгээд донор яхаар байсан байна. Талаар өнгөрсөн. Тэгээд хэрвээ нүдний эдэс солигдох байсан бол боломжтой бүх боломжоо бүрдүүлээд очиж марафондгүйгээд нүдээ үзүүлээд бүх зүйлийг хангасан. Тэгээд харамсалтай нанш тараагүй. Тэгээд тэр үед хараа орохынсан гэж өндөр итгэл зүтгэлтэй явсан болохоор сэтгэлээр их унсан. Соёл урлагийн их сургуульд их олон оюутнууд надтай хамт сурч ирсэн. Тэгээ бүгдээрээ гэрт очиод миний өвгөө харийг дуулаад сайхан өдөж өгчээсэн. Тэгээд найзуудтай хотлоо ярьсан юм шиг, ард түмэндээ том юм амлаад явсан юм шиг жоохон тухайд нөгөө нэг нас залуу байсан болохоор жоохон эвгүй байсан. Тэгээд энэ сэтгэлийн дарамтнаас гаргаж өгсөн хүн бол бас л миний 2 хит дууны маань эзэн Хүрлээ ах маань байгаа. Одоо болохоор юу гэж бодож байна гэхээр за нэгэнт хараа орохгүй юм чи энд бол шаналлах биш. Амьдралаа сайхан авч яваа өөр хүүхд маань сайхан байгаасай. Элэг бүтэн сайхан амьдрахынсаа. Уран бүтээлээ хийж ард түмэндээ дуугаараа олон зүйлийг хүргэх юмсан. Сэтгэлээр нь одоо нэг сэтгэлээр унж байгаа чи сайхан дуу сонсоход бас л нэг сайхан болдог. Тийм сайхан энерги өгөх юмсан. Тэгээ ард түмнийхээ алга ташлалтаар үзэж байгаа хүмүүсийн тийм сэтгэлийн энергээр өөрийгөө энержүүлээд тийм гонж готрох асуудал бол цэг тавьсан байгаа. Хамтарч уран бүтээл хийж таны сэтгэл санааг засуу чухам одоо ямар зөвлөгөө, ямар яриаг өөрөө юу нь танд бас тийм сайхан сэтгэлийн тэнхээ олгосон юм бэ? Намайг Америк явахаас өмнө үгээр аминууд гэж зохиосон байсан. Одоо хүртэл одоо хүмүүсийн сонсох дуулах дуртай ардын дуу шиг
аялагддаг болсон 2 уран бүтээл байна. Тэгээ энэ 2 дугаараа олон ч газраар тоглож одоо олон зүйлийг амжуулаад Америк явсан. Тэгээ ирээд бас 2-3 сар нөгөө сургуульдаа явж чадаагүй, гэрээсээ гарч чадаагүй нэг хүн том юм амлсан юм шиг санагдаад тест. Хүрлээх маань сэтгэл зүйн засал хийн гэдэг шиг л тийм сайхан сэтгэлийн дэм хайрлаад одоо уран бүтээлээ хийх хэрэгтэй. Одоо энэ зүйл чинь бас ингээд хүн болгонд болох зүйл болохгүй зүйл байна. Тэгээд энэнд ингэж хэрэггүй сайхан дуугаа хийгээд ах шиг маань хандсан яг уран бүтээлч гэдгээс илүү тийм ах шиг маань аав шиг маань тийм сайхан сэтгэлийн үг ярьж миний сэтгэлийг онгойлгосон да. Уран бүтээлдээ иргэн орж те өнөөдрийг хүртэл одоо 40 орчим жил уран бүтээлээ хийхэд олон сайхан уран бүтээлээрээ ганцаг нэлсэн одоо Хүрлбаатар ахтаа бол мэдээж энэ тухайгаа хэлж юу таны хувьд? Та надад их тийм дэм болсон шүү гэдгээ ер нь хэлж ийсэн үү өөрт нь? Одоо бид хоёр хаяа ярилцдаг. Тэгээд Хүрлээх маань би хэлэхээс илүү Хүрлээх маань илүү энийг мэдэрч гоё ярьдаг. Тэр ахтаа маш их талархаж явдаг. За сайн нэвтрүүлэг маань өөрийн гэсэн нэг тийм онцлогтой байдгийг. Зочиндоо зориулж бас сайхан сэтгэлийн тийм одоо бэлэг барьж зочин урьдаг. Тэгээд та хоёрын ярилцлагыг яг энэ хэсэгт эрхэм хүндтэй зочин урьсан юм аа. Тэгээд зочин луугаа чиглүүлэх гэж байтал таны ярианаас яг харахгүй хамгийн түрүүнд бас нэр алдар нь гарсанд миний хувьд маш их баяртай байна. Ингээд хоёулаа ярилцлагын дээрээ студид Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяа цэцгэлтэн Үржингийн Хүрлбаатарыг хүндэтгэн урья. За сайн нэвтрүүлгийн урилгаар Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяа цэцгэлтэн Үржингийн Хүрлбаатар за уран бүтээлийн хамтрагчтай бас хүндэтгэл илэрхийлж хүрэлцэн ирлээ. За Хүрлээх маань ирлээ. Сайн байна уу? Баяр хүргэе. Баярлалаа. За ахта баяр хүргэе. Ийм сайхан ардын уран зохиолч болсонд баяр хүргэе. Хүй уулзаагүй байсан биш үү? Зорж очиагүй байсан биш үү? За Хүрлээхтаа баярлалаа урилгын маань хүлээн авсан. За энэ цод тавиад гурлаа ярилцлага өргөжлүүлье. Өдөрч та бүхэн UBS Plus дээр сайн нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзэж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин Монгол Улсын гавьяа жүжигчин, ая зохиогч, дуучин Чимэд Доржийн амар жаргал эрхэм хүндтэй зочин маань байна. За бидний ярилцлага дундуур мөн нэвтрүүлгийн маань урилгаар эрхэм хүндтэй зочин хүрэлцэн ирлээ. Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяа цэцгэлтэн Үржингийн Хүрлбаатар. За сайхан үйлчж ийн урилга маань хүлээн авсан маш их баярлалаа. Орсонд баярлалаа. Өвлжээ тавлаг сайхан уу? Өвлжээ тавлаг сайхан. За нэвтрүүлгийнхаа зочныг урихын өмнө бит хоёр бас яриа маань яг л яг харахгүй таны нэр дурддагдаад үргэлжилж илаа. Тэгээд анхны та хоёрын бас өнөөч хийт болж байгаа 2 уран бүтээл хийгээд амар жаргалын маань хувьд одоо амьдралын маань цаг хугацаад надад бол бас их том сэтгэлийн тийм өгсөн хүн бол Хүрлбаатараа гэж яг ярьж илаа л да. Тэгээд таны хувьд бас студид орж ирэхэд хараахан сонсч амжаагүй байж магадгүй. Тэгээд энэ сайхан сэтгэлийн талархлыг нь танд хэлүүлье гэж. Эндээ бол бас их баяртай байна. За та бас энийгээ дахиад хэлнэ үү дээ. Түрүү сонсч амжаагүй байж магадгүй. За Хүрлээх бит хоёр уран бүтээлчийн хамтрагчаас илүүтэйгээр миний хамгийн том амьдралын бас нэг зөвлөгч байсаар ирсэн. Тэгээд хамгийн хэцүү үед төвшиж тулж ахын маань орондоо аавын маань орондоо болж сэтгэлийн дэм хайрлаж байхдаа маш их талархаж явдаг шүү. Маш их баярлж явдаг. Тэгээд туйлын их талархаж явдаг. За мэдээж үзэгчд бол яг энэ 2 уран бүтээлийг та хоёрыг нэг нь үгийг бичиж нэг нь аялгауг нь зохиосон гэдгийг бол сайн мэднэ. Тэгээ одоо энэ ярилцлаган дээр миний хувьд бол яг л тэр уран бүтээлийнх нь улбаагаар л урьсан байтал зочин маань онцолж хэллээ л да. Миний амьдралын бас их тийм торгон мууч магадгүй гэртээ ингээл бүгээл сэтгэл зүйн үед ийм хүнд байх үед Хүрлээх маань их сайхан үг хэлж ийсэн. За тэр цаг мөчийг таныг бас дурсаасаа гэж бодож байна. Тэ 1990 онд нийслэлийн төр захиргааны төв хэвлэл Улаанбаатар санан гэж байгуулагдаад намайг эрхлэгчээр томилсон юм. За мэдээж одоо тэр хүнд шилжилтийн ихний бужигнаантай цаг үед бол тэр эрхэлсэн ажлаа жоохон урагшлуулахын тулд Улаанбаатар санааны менежментийг яаж хийх үү гэдэг зүйл толгой гашлах гэж байсан л да. Тэгээд
сонныхоо тэр нэг дуу хөгжмийн хамтлагтай болмоор санагдаад. Тэгээ жоохон судалгаа хийсэн юм. Тэгээ тэр үед дардын жүжигчин Хайдвийн хүү хөгжмийн зохиолч Сэргэлэн анги өөрийгөө сондурж ажиллауллаа. Тэгээд манай ажилтан болсон гэсэн үг. Тэгээд Сэргэлэндийн тухайгаа ярьсан чинь хараагуучдын нийгэмлэгийн энд манай гэр бүлийн хүн уран жимэг гэдэг хөгжмийн зохиолж ахлаад хамтлаг байгаа. Тэрийг сонсвол яасан гэдэхгүй. Тэгээд тэгэхэд л одоо би ямар жаргалыг анх харж байгаа юм. Тэр анх одоо өөрөө гитар даад өөрөө дуулж байгаа өөрийнхөө дууг. Тэгээ надад их сонир сэтгэл төрүүлсэн. Ямар ч байсан энэ хүүхдэд туслах хэрэгтэй юм байна. Дэмжих хэрэгтэй байна гэсэн хатуу бодол төрсэн. Тэр үний нэг юм нь бол тэр амьдралд ямар хайртай хүүхд вэ? Тэр одоо хөгжлийн бэрхшээлтэй хязгаарлагдмал тийм зүйлээс ийг одоо үл ажраад тэрийг тавж сэтгэж амьдралын төлөө тэмүүлж байгаа их гэгээн тэмүүлнэ одоо. Тийм их итгэл өгсөн байхгүй. Заавал энэ хүүхд бас нэг гэгээн сайхан мөрөдөж байна. Харахын бүслэн гэдэг энэ нэг тоглолтын нэр бол утга учиртай юм байна гэдэг. Тэгэж байтал одоо Америкт явах юм боломж гарч ирсэн. Болж нь болохоор тэнд нэг марафон зохион байгуулна. Тэнд оролцох юм бол одоо шинжлэх юм хийх боломжтой байна гэсэн юм ирсэн шүү. Тэгээд тэрүүнд нь зориулаад явах чинь тэр үед одоо 92-3 оны үед ч одоо ямар байсан хүмүүс мэднэ. Зардлыг цуглуулна гэдэг хэцүү. Тэгээд түрүү чинь төрсөн дээр сэтгэлийнхээ дагуу ерөөсөө шинэ уран бүтээл хийж өгөөд өмнө бас хэдэн хөрөнгө дуутай. Тэгээд тоглолт хийгээд явбал одоо хүмүүс буйн янд өрөх юм боломжтой байна гэдэг үүднээс үгээр аминуудын гэдэг хоёр дууг тэр үед зохиож өгсөн. Тэгээд аль талаас сэтгэлийн тийм их тэмүүлэл байсан учраас амьдралыг одоо гэгэн сайхнаар харах юм боломж байсан учраас энэ хоёр дуу нэлээд хүчрэг сайхан дуулсан юм байна л да. Одоо 30 гаруй жил болоход дуулгацаар л тийм ээ. Мэдгүй хүн байхгүй тий. Мэдээж Монголын ард түмэнд та хоёрын бас нэрийн утас болсон энэ гайхамшигтай дуунаас яг энд одоо гитартай үзэгч түмэндээ хүргэе гэж хүсэлт тавьж байна. Баярлалаа. Тэгээд амин нүдэнд байгаа дуулъя. 친내가 달딩 언니기 고르게네 낯사지 태닐승 비든 허야 내히 하나 삼을진 나고 아츠드허승 아드기 노등 안는 할승 안노데 다른 먹어라 하다가 노트 친내가 덜러딘 자나스 덜러먹지나 다른 시간은 자다비든 허야 더 멀리 앞라들 쓴다고 아츠드허승 아드기 노등 안는 할승 안노데 얀승은 아다에 노트 친내가 야이다게 들들지네 야늘등 다승 비등 허야 야루이나 사줄내고 아츠덕여성 아들이 노등 안는 하르승 안노데 баярлалаа. Одоо сайхан одоо залуучууд бас энэ дуугаар хайр сэтгэлээ илэрхийлдэг байх гэж бодож штэ би. Энэ дууг би бадгийн бид болоод тахилтын үзэгч байна. За энэ хоёр сайхан дуунаас хойш бол мэдээж олон л уран бүтээл төрөө үсттэй та хоёроос. Та хоёр одоо 20 гаруй уран бүтээлтэй. 90-ад оны үед ганцхан 8
хэд өрн жоо ганцаг гэдэг дуурал зохиож илаа тий. Тэгээд 2003 онд бас ээлтэй их дэлхий гэж дуу Набны хаан хүү дууны цуврал маягтай тийм сайхан хүүхдийн хоортой тийм сайхан дуу зохиосон. За илүү дутууг орчлон мэдхгүй хорвоо одоо анирхан бороо гэд олон сайхан дуу байна. За маш их баярлалаа. Баярлалаа. За амар жаргал таны хувьд бас хүлээх бас сайхан ерөөлөө хэлээд зочноо үдээ баярлалаа. За хүрлэх тагаа маш олон жил хамтарч ажиллаж байна. Ахта маш их талархаж явдаг. Олон сайхан хүмүүс талархдаг. Хамгийн их талархмаар хүмүүс маань хүрлэх байгаа. Тэгээд за уран бүтээлийн болон амьдралын өмг төшиг болж олон сайхан сургаалаа хайрлаж байдаг. Ахта маш их баярлдаг. Тэгээд ер нь ямар зүйл тохиолдсон ахруугаа яриад нэг зөвлөгөө авчихад ер нь чиг шугам нь гардаг шүү. Тандаа их баярлж авдаг шүү. Баярлалаа. Амар жаргал маань хов хүний хөвд их тийм мэдршгүй, шантаршгүй. Ер нь амьдралыг амар жаргал маань сэтгэлийн үдээр харж, итгэлийн галаар гэгэрүүлж, гэрэлтүүлж ингэж явдаг учраас энийг хайрлахгүй байхын арга байхгүй юм аа. Тэгээд амар жаргалтай амьдралд нь болон уран бүтээлийн хөндрөмж төсөө энэ сайхан нэр хүндтэй нэвтрүүлэгт орж байгаад нь одоо илүү талархал төвшүүлье. Сайн таашигсан баярлалаа. За баярлалаа. Уулзах бүрд сайхан энерги авч идэг. Тэгээ сайхан энерги авлаа ахаасаа тэгээд ахтайгаа ингэж уулзах боломж тэр болгон тохиогоод байдгүй. Тэгээд урьсанд маш их таатай байна. Их сайхан санагдлаа. Ардын уран зохиолчийн баярыг студидтэй хөргүүллээ шүү танаар. Харин тийм тэр бас ажил гарцсан байсан дээ. Ах дээр очиж чадаагүй. За 2026 онд үзэгч түмэндээ хүрэх гэж байгаа тоглолтоо хүртэл нэрлж ханийн төвшиг гэ. Тэгээд тэр уран бүтээл нь хандаа талархал илэрхийлсэн юм сайхан тоглолтыг бэлтгэж байгаа юм байна. Тэгэхээр энэ сайхан талархлыг хүртэх тэр ханийн тухай бас үзэгчтэй дэлгэж ярих гэж бол миний хувьд хүсэж байна. Тэ хантайгаа ер нь анх хэрхэн танилцчихъя тэ. Ханийгаа бас үзэгч түмэнд маань сайхан танилцуулна уу? За миний ханиг Санжаагийн Батэрдэн гэдэг тэгээд Хөвсгөл нутгийн хүү байгаа. Бид хоёр одоо 25 жил урлагт хамтдаа зүтгэж байна. Тэгээд ер нь анх танилцсан түүх бол бас л урлагтай минь холбоотой. Говийн аймаг руу тоглолтоор явах гэж байгаад туслах хүн хэрэгтэй болсон. Өмг төшиг олох хүн хэрэгтэй болсон. Тэгээд хантайгаа урд нь танилцсан байсан. Нэг жоохон гитар тоглоод дуулдаг. За тэгээд нэг иймэрхүү дуулдаг юм байна гэсэн мэдрэмж авсан байсан. Тэгээд ханайгаа тоглолтод хамтарч явж өгөөч гэж хүсэл тавиад зөвшөөрсөн. За тэгээд бариад явлаа. Өөрийнхөө зохиосон 2 дог дуулууллаа. Бас хамтарч дүгэт дуулдаг байлаа. Тэгээд энэ бариадын урт сар гарангийн хугацаанд л битгарын эхлэл тавьсан цаг мөч ирсэндээ тэгээд тэр үед чинь нөгөө програм машинтай явдаг байсан. Тэгээд програм машин заримдаа хална. Тэгээд зогсооч нөгөө машинаа хөргөх хооронд битгаар нэлээ хол ингээд алхана. Тэгээд алхацаа хооронд юу ийс ярих вэ те. Тэгээд сайхан танилцаж дотносож таарийн амьдрах шийдвэр тон утгагүй гарсан да. Тэгэл ханийн түшгийн хувьд одоо хараа нь олно тий одоо түшиг тулгуур нь байн хөтөлж авна. Тэгэл одоо уран бүтээлчээр та чин тайзан дээр мэдээж гой сайхан гарах ёстой тий. Тэгэхээр ерөөсөл бүх зүйл дээр нь зөвлөх болно үстэй. За ханыхаа тухай энэ талаар ярил их олон зүйл ярина. Тэгээд жоохон цаг орж магадгүй. Би яриасаа гэж хүссэн. Тэгэхээр хөдөө орон нутгаар явхад яг мэрэгжлийн гоо сайхан өсчид олдох нь ховор. Тэгээд өсөө засуулж энэ олон жил явлаа. Өсөө гоёлын цэцэлтийг ханаараа хөдөө орон нутагт хийлгцдэг. Тэгээд миний нүрийг маш олон жил бодлаа. Тэгээд дэндүү олон ачаа өөрүүлжсэн. Одоо эргээд бодоход. Тэгээд бид нар баригадаар явдаг тоглолтод хөгжимчд дууцад их л цөөхөн юмтай ирдэг. Тэгээд одоо нөөтөө өрөөл, хувцаа өрөөл ирдэг гэсэн тийм шүүмж байдаг гэсэн. Тэгээд миний хань бүхэл бүтэн гэрэлтүүлэг гэрлийн олон зүйлийг
хөдөө орон нутгад сурталчилж тэр аймагуудыг бас тэргээр үлгэрч болсон. Тэгээд гэрэл авч явдаг болсон бид нар. За дараа нь пүүлд өсгөгч авч явдаг боллоо машиныхаар. Тэгээд техникч боллоо. Тэгээд сүүлдээ за тоглолтоо хөтлүүлээгээд хөтлөгч хийлгэж явлаа. Тэгээд хоёулаа дүүэтээр бас олон сайхан дуунуудаа дуулж явлаа. Тэгээд бас машина бариулна. Жолоочоо хийж. Тэгээд бас халамжлуулна. Тэгээд өдөө орон нутгийн одоо буудал дээхэн үед бол их хүүтэн сэрүүхэн байдаг гэсэн галалдаг байсан. Тэгэл одоо арын маань хүртэл одоо өсний синсээр маань дулаацуулаад өгдөг. Тэгжээлээ. Тэгээд заримдаа энэ тоглолтын дүүпэлчин хайрдаг. Тэгээд дулаацуулаад синс үлээлгээд өсний маань синсийг олон юмд ашигладаг л аимсын маань хүртлүүдээ тэгээд дулаацуулчихдаг. Ийм сайхан халамжиж явлаа. За тэгээд энэ хугацаанд дандаа хоёлаа ийм гоё ясангүй заримдаа бухимдах, зохилдох юм гар нэг хүн дэндүү олон ачаал өгчхөөр өөрөө гоё замждаггүй юм бэлээ. Техникээ холбуулаад, өсгчөө тохируулуулаад, өөрийгөө бодуулаад, гоё болоод үсэн янзлуулаад тэгээ гэрлээ нэг гэрлийн энтер фокус тааруулна хэцүү ажил байдаг юм ээ. Тэр мөрөө тааруулж идэл яг тоглолтын цаг болоод зэрэгтэл орчин. Тэгээ нөгөө чи хамгийн түрүүн гарч хөтөлч наваа зарлж гарах болдог бэлэн болоог бухимдах зүйл байдаг гэсэн. Тэгээд энэ бүхнийг даван тулаад миний бэрхшээл биш болгож амжилт олгож намайг өдий зэрэгт хүргэж энэ сайхан өндөрлөгт хүргэсэн бол миний хань байгаа. Тэгээд Монгол Улсын гавьяа жүжигчин гэдгийг миний хань маань бат зогсдог. Тэгээд зарим найзууд маань тоглоод тал гавьяатаа гэж тоглодог. Тийм тэгээд 2017 онд миний хань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болсон. Тэгэхэд одоо би нөгөө нэг зэрэглээ харахгүй бараг зэрэглийн тал нь босч ийсэн гэж хүмүүс надад хэлдэг. Тэгээд хүмүүст миний ханы хөдөлмөрийг бас ардан үнэлсэн болов гэж бодсон. Тэгээд би одоо энэ цалыг авах болсон юм уу гэхээр энэ чи урлагийг хүмүүст хүрэх энэ хөдөлмөрт одоо зүтгэсэн чи хөдөө орон нутагт одоо гэрлэгөө тэр соёлыг ингээд орон нутагт авчиж штэ тий. Тэгээд Дорнотын сумын эрхлэгчид за зарим засаг дарга нар за хотод тоглосон юм шиг сайхан тоглолт үзлээ. Ямар сайхан гэрэл чидэнтэй энэ дуучид нь их олон хувцас сольж ийн. Яг л хотод том заалан тоглож байгаа юм шиг тоглолт авчирлаа гэж магтжсэн. Энэ бол миний ханы хөдөлмөр байсан. Тэгээд дараа нь их олон сум гоё гэрлэлттэй болсон байсан. Тийм тэгээд нөгөө нэг утаа гэж авч явжсэн бас утаагаа өөрөө ажиллуулна. Тэгээд нөгөө настай хөгшин хүмүүс нөгөө нэг гал гарлаа гэх тий утаа нөгөө гэрэлтэйгээс үлдээд их гоё харагддаг юм шиг байгаа. Тэгэл хөөе гал гарлаа гэж босч ирэл үгүй өөр техникээр юм гоё юм үзүүлж байгаа гэж ингэдэг байлаа. Тэгээ одоо бол бүхэл сум аймагуд утааны аппараттай болсон баг. Тэгээд тэрийг бас төрүүлж харуулж ирсэн. Бас соёлын өрийг тарьж авсан юм болоо гэж боддог. Ажин сарны цацраггүйгээр шүний сүдэр үргэхгүй. Амарг ханийн түшиггүйгээр амьдралд гэрэл тусахгүй. Отхоо чамбанэдэ Уцхэргүй амьдралээ хамтранаас гэлэн тул хайрын арам чимэл хандур хайрын хамбагүйгээр хүний арчлан тогтохгүй хүүхдийн цаваа дуугүйгээр хатан дэлхий байсан чамбанэдэ уцхэргүй амьдралээ хамтранаас гэлэн тул хайрын арам чимэл. Тийм сайхан хантай. Тэгээд ханигаас дэндүү ихс аваажсэн баг. Тэгээд ханаараа хувцас сонголдог болохоор тэгээ жоохон муухай гэж хэлсэн хувцсыг өөрт гоё санагдсан ч гэсэн өмсгөж явах хэцүү байдаг. Өөрөө өмсмөр санагддаг нэг онцгүй байна гэхэд тэр хүний мэдрэмж нэг насаараа дагаа явцсан. Зөвүүл юм хэлж байгаа гэхэд
өөрөө дуртай байсан ч тэгээд бас тэгэл огтод за аавын хэлсэн зөв штэ та тэгээд аав тэгээд хэлсэн бол та бидний хэлсэн ч өмсөхгүй штэ гэж бас заримдаа гомдолдог. Олон үзэгчийн өмнөөс харж байгаа таныг тайзан дээр ямар гэрлийн дор яаж харагддаг гэдгийг мэдж байгаа бас эр хүний нүдээр тэгэхээр тэр хүний сонголт зөвлөгөө бол хамгийн үнцэнтэй байдаг баха. Энэ нэг хайр, энэ нэг өмг түшиг таныг гэсэн сэтгэл энэ бүхэнд нь та юугаар илэрхийлдэг вэ? За би болохоор сэтгэлийн нэг тайван байлгах гэсэн тэгээд бас гоё дуу зохиож өгч өөрт нь бас урам өгч сайхан тайзан дээр зэрэгтэлтэйгээ сайхан зүйлийг үзүүлж байгаа. Тэгээд ер нь нэг халуун дулаан үг хэлцэл дулаацуулж ин да. Тэгнээс яг нэг гэрийн сайхан эзэгтэй шиг бүр сайхан халамжилж чадахгүй ч гэсэн одоо гэртээ бол бүх зүйлийг тэр хүний зараад авахгүйгээр өөрөө хийгээд нэг гэртээ ч гэсэн жоохон амраачихсан гэж боддог. Тэгээ бусад зүйл дээр бол тэгээд ханийн тусламжтайгаар амьдарч байна да. Үгүй чадахгүй сайхан уйлчихгүй юу гэж манай дүү загсан. Тэгээд өнгөрсөн 30 жил би ер нь дуран байсан юм билээ гэж бодсон. Охиндоо дуун дээр хүмүүс охиндоо дууны түүхийг бичлэг болгоо ярьсан ч гэсэн нүдэн охин юм аа гэдгсэн. Гэтэ би нүдэн байгаагүй. Би зүгээр л дуран байсан. Харин энэ удаа энэ 2 сар би нэг баг зэрэг тохирсон нүдний шил болсон байна. Амлмаар санагдсан. Энэ насных нь амьдралыг дуусан тохойд түшин тайзрагчийн хөтөлгөөр нь авах гэж амлаж байна. Монголын ард түмэнд бас Монгол Улсын гавьяа жүжигчин Амар Жаргал гэдэг энэ хүн уран бүтээлээ сэтгэл тэнүүн хүргэх энэ боломжийг олгож байгаа танд баярлалаа гэдгийг бас нэвтрүүлгээрээ дамжуулан хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Тэгээ сайн уу санаа нэвтрүүлэг маань амралтын өдөр үзэгчтэй хүрдэг учраас таны урын сангаас бас үзэгчд маань сайхан дуу хоор хүргээч гэж эрхэм хүндтэй уран бүтээлчийг урьсан. Танд бас зориулж бэлэг. Баярлалаа. Мөрөнгийн намар дуугийн дуулж өгөөч гэж Монгол Улсын гавьяа жүжигчин Дослын Болбаатрыг хүсэж урьсан байна. За дуучнаа студид ухтаа авъя. За сайн байна уу? Урилга маань хүлээн авсанд баярлалаа. Сайн байна уу? Баярлалаа. Ямар гоё вэ? За маш их баярлалаа урилга маань хүлээн авсанд. Энэ дундаа өөрөө уяалцсан. Гоё доо. Дайсигээл нэг пэйжтэй шеэрлэл оруулсан. Дэрсэн дундаа дэргэсэн дэлгэр мөрний намраа дэрэн дэрүнрээ үлдээсэн тэггүй хонгор учрлуудахоо сэтгэлийн хүндүр хөглөсөн нандин намрын хайруудаа сэмрэн сэнхэн санагалзаа ондон зүрхний булгаяо монгон шүдэр шүхрлэсээ мөрөнгийн болын намраага ороод дундуур виндэгдэсээ өндөр цагаан хөсөөдэхөө сэтгэлийн хүндүр хөглөсөн
보여가요 노란 돈돈 돈야차 돈이 찼을 때 남아가요 보르링에 보르만 투도사 오로드는 발때 어치르도다고 새끼기 흔도르 부글러서 흔히 보여가요 새끼기 흔들어 거불러서 맹맹의 나무를 하려다 샘물은 샘미큰 사나가울까 온돈 줄 흔히 보여가요 흔히 보여가요 За Монгол Улсын гавь жижигчин дуучин Ласлын Болтаатар бас уран бүтээлч том хүндэтгэлээ. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан уран бүтээлийг бас дуулах завшаан олгосон Монгол Улсын гавь жижигчин амар жаргал эгчтэй маш их баярлалаа. Тэгээд та минь бас урт удаа наслаж олон сайхан уран бүтээл нэгэрээ. Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтсаа. Тэгээд маш их баярлалаа шүү. За баярлалаа. Уран бүтээлийн баярлалаа. За миний маш гоё дууг дуулсан уран бүтээл чигээрсэн. Талархаж байна. Бас гэртээ сантайгаа энэ дуулдаг. Манай нөхрөөс хөвсгөлийнх. Энэ дууны яруу найрагч хөвсгөлийн хүн байгаа. Яруу найрагч даваа дэмдэн гэж залуу маань энэ дуу зохиосон. Тэгээд хөвсгөлдөө энэ дууны уралдаан зарлаад одоо улс даяар нутаг нутгаас дууцтын дууг дуулсан. Энэ панограма тэр хүмүүст өгчихсөн. Тэгээд айгүй өргөн хэмжээний сошиал оролдолтой явагдсан. Түмэнд төгссөн байна. Тэгээд энэ доо их олонний хүртэл ингэж бас дамжиж болсон байгаа. Тэгээд энэ донд аюу хайртай. Таны хувьд одоо би ингээд нэвтрүүлэгтээ урьчаад за одоо тийм дуучин өрөө ингээ тгийгээд яагаад ярихгүй байгаа юм болоо гэд бодсноо та. Ямар ч гэсэн нөгөө нэвтрүүлгийнхаа агуулгыг ордон их үзчихсэн мэддэг учраас за миний уран бүтээлд бол нэг хүн өрх хахаал гэж хүлээжсэн. Яг харахгүй бас миний сонсох дуртай дуунууд юм аа нэг. Тэгээ бид нар чинь гоё дуунуудыг дуучдаар нь мэдээд хас. Ер нь автораар нь мэдэх нь бас том цөөхөн байдаг юм байна. Гэтэ өнөө үед бол ер нь уран бүтээлчд маань ч гэсэн авторуудаа их сайхан алдаршуулдаг тийм болжээ. Тэгээд ер нь таны дуунуудаас дуулсан дуучдын тухай ярилцъя л да. Ямар сайхан хийх дуунууд байна. За мэдээж Жавхлангийн тантай хамт дуулсан дуу байна. Тэ миний бас сонсох дуртай. Тэр дууг бас сүүлд нь л таныг аялгауг нь бичсэн байна гэдгийг нэг нугаа хэлэхэд би мэдсэн л тэ. За хайрын өнгө дуу 2012 онд сэтгэл нуугдсан хар цомог дээр маань Жавхлан дуу маань ажилласан. Тэгээд цомог дээр ажиллахдаа өөрөө энэ дууг надтай хамтар дуулсан. 모두도 샤르르듯은 나고 남타르 두해 도르스느 버드하러 에자치 야스는
энэ дууг маань бас их хос дууч дуулаад явдаг юм билээ. Тэгээд хайрын өнгө дууг маань бас одоо энэ 13 дахь удаагийн тоглолтод залуу уран бүтээлч дуулах гэж байгаа. За гарыгт натхын ээжээ гээд одоо шүлгийг алтан тулга гэж яруу наригч маань зохиосон дууг маань одоо бид бүхний дунд дэндүү гэж алдаршсан жүжигчин Эрдэнэбаяр маань дуулж төмөнд хүргэсэн. За энэ дуу маань гараад бас л 10 гаруй жил болж байна да. Тэгээд сайхан ээжийн дуунуудын нэгт багтаж чадсан баяртай байдаг. Зооны намар таад өгчүү ээжээ. Цолайг минь үнэрлэвч ханаагүй дээ та. Хоёр бинд учрах заяаг дагавч би. Хорвоод таньда нэлхараа шүүдээ. За чамдаа гэж дууг маань Чинбаярда дуулж амжуулаад бас их олон жил болж байна. Тэгээд одоо бас л бариад явдаг уран бүтээл нь болсон баах. Ингээ хаяа энэ тэн таарлаж хахад Чинбаяр яг дуулаад зөрөөд гарч идэг. Тэгээд би их баяртай байдаг. Дуучин Атхан гэрэл маань Эрийн хямар гэж сайхан дууг маань дуулсан. Караокед ороход хүмүүс дуулаад байдаг юм билээ. Тэгээд энэ дуу бас их олонд хүрсэн дуу болж чадсан. Ингээд дуучнаар маань дамжигдаж. Их зэрэг олон дуучид байна. Манай Монгол Улсын гавьяа жижигсэн Хөрлбаатар ах маань миний дөрвөн сайхан дуу дуулдаг. За тэгээд өвөөлгсөн хайр гээд дуу 1991 оны тэр үеийн Айдооны жигүүр гэж болдог гэсэн тийм. Энэ дуу оролтоонд бас нэг үлрэлт нь тэргүүлжсэн, жилийн эцэст нь тэргүүлжсэн Харан хурд гээд хамтлагууд бол өвөөлгсөн хайр дууг маань сайн мэдтiin одоо цуг ингээд нэг тайзан дээрээс дуурж исэн дуу байна. За тэгээд зүрхний санаасрал гэдэг сайхан дууг маань Хөрлөх маань дуулж амжуулаад одоо 30 гаруй жил болж байна. Одоо дараагийн уран бүтээлч бас дуулах гад бэлдэж байна. Тэгээд зүрхний санаасрал дууг маань хүмүүс ингээд яг дагаад дуулаад байдгүй их сонсох дуртай. Тэгээд үг бол их гүн утга философтод байгаа. Тэгээд хүмүүс энэ дууг сонсож их олон зүйлийг мэдэрдэг. Бүх хүний сонсох дуртай энэ гоё шүү гэсэн миний одоо 10 гарын 10 хуруунд багтдаг банд байна. Нэг гих зэрэг олон дуу байна. Тэгээд төрсөн өдрийн дуу гэж нэг хөөрхөн дуу бий. Тэгээд энэ дуу бол за 90-ад оны үед бас хип хопын хамтлаг дуулж байлаа. Тэгээд одоо Монгол Улсын гавьяа жижигсэн Баталд маань 90 онд одоо хүүхдийн найрамдал цусланд энэ дууг маань хүүхдүүдэд заадаг байлаа. За дараа нь 14-5 оны үед Аз заяа дуучин маань бараг 10 жил энэ дууг одоо ард түмэнд хүргэж телевизээр байнгын одоо Айдооны мэдлэгийн захиалгаар ордог дуу байна. За хамгийн сүүлд Энжи гээд хөөрхөн охиндоо энэ дуугаа бас зөвшөөрлөгж дуулсан хөөрхөн клип хийсэн байна гэсэн. За Эрдэнэтийн дуучин Мөөжиг маань бас төрсөн өдрийн дууг 3-4 жилийн өмнө зөвшөөрлөө хадгалсан байгаа. Тэгээ нэг дууг маань гээд дуучид маань дуулаад явж байгаа. Тэгэхээр би юу гэж боддгоо гэхээр за нэг дууг ингээд нэг хүндээ өгөөд дуулуулад ахаас илүү бас олон хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс дуулж хүмүүст хүргэж ивэл сайхан юм болов гэд бас их сааргалдгөө. Тэгээд дуучид маань ч гэсэн ойлгодог байхаа гэж бодчих. Мэдээж уран бүтээлч хүн нэвтрүүлэгт маань орж байгаа учраас үзэгчд маань үргэлжил бас дуу хуур одоо хүсэж байгаа ах гэж бодож байна. Тэгээд таны хувьд өөр ямар уран бүтээлийн дээжтэй үзэгчтэй хүрэлцээрэй. За би гэсэн сайхан дуугаа дуулъя. Тэгэхээр энэ дуу бол өөрийнхөө амьдралын түүхийг өгүүлсэн сайхан дуу. Яруу наригчтай захиалж хийсэн байгаа. Тэгээд энэ дуугаа үзсэндээ хүргье. Хорвоо
харахад мэндэрсэн би мэдэрч хоёр гიშгэлсэн би хичээж үгс шивэнсэн би харахад ээжигээ баярлуулсан Dimulun bi odalhın bir zucht mini adı gedaldına Altta kasıç anagınemen Andırlamak baytacağına Bir asıç orçun girilse Дэвэрч юрадар хөгдөгцөө би инээж баясал авчирсан би хайратгч аавыгаа баярлуулсан би мөрөд дүрэн би одоолхон тэр зүгт миний одод гэлэлзнэ Anagınemen andırlamak baytacağına Хотлыг уйраасаа би мөрөдөж амьдрал тэмүүлсээ би итгэж сэтгэлэнээсээ би гэл хүндээ хүндтэй явнаа би мөрөдөрн би одоолхон тэр зүгт миний одод гэлэлзнаа Anagınemen andırlamak baytacağına Bir mürüdürün bir odalhın Bir zuht mini adı gedaldına Altta kasıç anagınemen andırlamak baytacağına намайг баярлуулж явна. За одоо туутахгүй үзэгчтэй хүрэх гэж байгаа ханийн түшиг тоглолтод таны уралгаар таны одоо уран бүтээлийн дээжээс ямар уран бүтээлчид хүрэхээр вэ? Бас хэд дуунууд нь сонгогдохгүй бол таны өмнө байж байгаа байлгүй тий. За энэ 13 тоглолтод тоглолт болгоны ганцлагаар шинэ уран бүтээлүүд түрээд орж ирж байгаа. Нэг тоглолтны 5-6 шинэ дуу, тэгээд хийт дуунууд маань ингээд нэмэгдээл явж идэг. Яг дан шинэ дуугаар биш, дан хуучин дуугаар биш. Заавал тоглолтондоо зориулагдсан шинэ дуунууд ордог. Энэ тоглолтоо зориулж 3 шинэ дуу зохиолоо. Тэгээд энэ дуунуудаа бас тоглолтондоо өөрөө болон хантай хамтарч дуулах гэж байна. Тэгээд манай дуучид маань олон сайхан дуу миний дууд болсон. Шинэ бас хуучны хийт дуунуудаа одоо нас дуучдаа өгч байна. Яагаад гэвэл одоо 30 жил дуурсан дуугаа ахаад нэг 20-30 жил дуурах юмсан гэж хүсэж байна. Тийм учраас дараагийнхаа залуу үед уран бүтээлтэй дуулж байна да. Сайхан дуунуудыг мань олон сайхан уран бүтээлчд дуулна. Тэгээд Монгол Улсын ардын жижигчин Жавхлан, Монгол Улсын гавьяа жижигчин Баясгалан, Монгол Улсын гавьяа жижигчин Болбаатар, Монгол Улсын гавьяа жижигчин Банзрагч, Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан олон сайхан уран бүтээлчд байгаа. За Чулуун чимэг Гөр Адам хоёр маань за Жавхлан бит хоёрын дорсон хайрын өнгөд маань бас үзэгчдүүд маань шинэ найруулгаар хүргэж байна. Монгол Улсын гавьяа жижигчин Хөрлбаатар, Монгол Улсын гавьяа жижигчин Эрдэнэ далаа гэх зэрэг сайхан олон уран бүтээлчд тоглолтод маань оролцсон. Тэгээд ханийн төшиг
тоглолт учраас хайрын дуунууд зөнхлөн дуулагдана. Тэгээд миний хань шиг ханаа хайрлаж байгаа олон сайхан ханиуд хамтдаа тоглолтод хүрэлцээрээ. За энэ сайхан хүмүүст бас урам өгөхийг хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж бэрхшээхгүйгээр олон сайхан хүмүүсийг мань хайрлаж хамтдаа жаргалын дэдийг эдлээсэ гэж хүсэж байна. Та өөрөө дуулна үсттэй тоглолтын дээр? Тоглолтод би хамгийн олондоо дуулна. За маш их баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Тэгээд сайн надаа маш их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт орох мөрөөдөл маань биелэлээ оллоо. Тэгээд цагаан шин хамтлагийнхаа цамгийг сайнадаа бэлгэлэхэд авчирсан. Тэгээд энэ болохоор цагаан шин хамтлаг 30 жилийнхаа агаар гаргасан цамаг байгаа. Бидний 90-ад оноос одоо хүртэл зохиосон, тоглосон ийм сайхан дуунууд багтсан цамаг байгаа. Ингээд өргөл сонсож яваарай. За баярлалаа. Уран бүтээлч хүнээс уран бүтээлийн дээжийг аавна гэдэг бол их сайхан бэлэг байдаг. За сайн нэвтрүүлэг маань өөрөө нэрийн бэлэгтэй. Сайн үзэг тэмдэглэлийн дэвтэр. Танд бас энэ нэвтрүүлэгт орсон цаг үеэ урсаарэ гэд. За нэвтрүүлгийнхаа бэлгийг барьж байна. Нэвтрүүлгээ жаргаач таныг бас сайхан үг хэлхийг урьж. За энэ сайхан бэлэг миний ханд очино. За миний ханд чи яруу найрагчдаас ирсэн шүлгийг бүгдийг ингээд нэг дэвтэр дээр хууж тэмдэглэж өгөөд надад уншиж өгөөд. Тэгээд анх ая зохиоход хань шүлгээ их гоё акценттай гоё уншаад өгөх юм бол тэр аялгаа бас илүү гоё гараад тах шиг санагддаг. Тийм болохоор ханд маань очих бэлэг байна. Маш их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт орохыг хүсэжсэн. Тэгээд өнөөдөр хүндэтгэн урсанд маш их баярлалаа. Тэгээд ханийн төшөг тоглолтын маань өмнө гарч байгаа учраас та бүхэндээ дахин талархаж байгаа илэрхийлж байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг хийдэг уран бүтээлийн багт нь ажлын өндөр амжилт хүсье. Амьдралд нь аз жаргал эрүүлэн сайн сайхан хүсье ёо. За баярлалаа. Сайн нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин Монгол Улсын гавьяа жүжигчин, ая зохиогч, дуучин Чимэд Доржийн амар жаргал байлаа. Тэгээд дээж амралтын өдөр үзэгч та бүхэндээ сэтгэлийн сайхан яриад илгэсэн уран бүтээлийн сайхан хөг аялалгаатай хүргэлээ. Үзэгч та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Эх 7 хоногт шинэ дугаараар иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй. За танд баярлалаа. За баярлалаа.